28 он 1 сар ашиглалтанд орох ёстой зам тийм ээ. Алтан ортол уйлаастаас эндээс 180 км тий. Өнгөрсөн жил нийтдээ нэг 29 км хөр суулаад нэг 9 10 км орчим 1 2 3 дугаар үеийнхаа гочлтыг хийгдсэн. Би одоо зам тээврийн сайд байхдаа 21 аймгийн төвийг хатуучтай замаар холбохын бодлого гаргасан. Энэ бодлогын хүрээнд манай Завхан аймгийн төв Улаастайг Говьалтай аймгийн төв Алтан хоттой холбох энэ замын ажлыг бас эхлүүлсэн. Энэ замын одоо ажил ингээд эхлээд явж байгаа. Алтан Улаастайг холбосон энэ зам бол замаараа Завхан аймгийн цагаан чулуутсан цагаан хархан сумыг холбоод ингээд үнцэн Завхан руу явсан. Завхны одоо 2 сум маань хатуучтай замаар холбогдно. За үүнээсээ хойшоо бид Улаастайгаас Төдөвтэй арц зүрэ. Төдөвтэй сум бол энэ жил хатуучтай замаар холбогдоод цаашлаад арц зүрийн боомт хүртэл явах энэ зам баригдана. Энэ замдаа бол Баян тис Асхат Баян хархан сумдуудыг бас үндсэндээ хойд чиглэлд бол 4 сум. Ингээд Завхан аймаг бол энэ замууд ашиглалтанд орснороо Завхан аймгийн одоо 6 сум хатуучтай замтай болох боломж өрдөнө. За дээрэс нь Завхан аймгийнхан Говьалтай аймгийнхан аль нь одоо Орос руу Хятад руу хатуучтай замаар давхиад одоо хөдөлтөө намайг хийх бололцоотой болох юм зам байгаа. Орос Хятад улсыг холбосон Монгол улсад айруулж болсон автозамын 3 дахь коридор болно. Хамгийн анхны коридор бол Сэлэнгийн Алтан булаг Улаанбаатар. Тэгээд Занууд энэ бол Орос Монгол Хятадтай холбосон одоо эхний коридор. 2 дахь коридор нь Баян Илгийн Цагаан нуур Ховд аймгаар дариулаад Ховд аймгийн Булган сум Ярантай гарсан 2 дахь коридор баригдсан. Аз Европ Орос Хятадтай холбосон 2 дахь коридор байгуулагдсан бол 3 дахь коридор нь энэ одоо Арцзуур Улаастай Алтай Бургастай гэсэн боомтоор Монгол улсад Орос, Монгол, Хятад 3 улсыг холбосон 3 коридортой болно. Цаашлаад зүүн талдаа бид нар хинтэйгээр цаашлаад орондоор гэсэн 5 коридортой болох автозам юм. Миний хөвчгсөд бас Баруун аймгаас сонгогдсон гишүүний хувьд бас энэ замуудыг бас барьж байгуулах тал дээр урд нь одоо зам тээврийн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажлаа бас одоо өнөөдөр гүйцээж дуусгах, энэ замуудыг бас барьж байгуулах, энэ сумуудыг холбох энэ ажлыг бас мартаагүй байгаа, хийж хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь одоо хөөс компаниуд маань бас богино хугацаанд чанартай хийх тал дээр санхаарах ёстой шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Тэгэхээр цаашдаа бид нас Ховд аймгийн төв Ховд хотыг Завхан аймгийн төв Улаастайтай холбох энэ одоо бас бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг бас эхлүүлэхэд төлөвлөж байгаа. Энэ зам одоо баригдах юм бол энэ замыг дагсан одоо бас манай сумууд Эрдэнэ хайрхан Завхан мандал Дөрвөлжин Ургамал гэдэг энэ сумууд бас одоо замтай болгосон нөхцөл бүрднэ гэж тарж байгаа. Бас зам тээврийн сайд байхдаа би энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын зээл тусламж барьж байгаа замуудын одоо төлбөрийг одоо хайрга, дайрга энэ газар шорооноос одоо ашиглах төлбөрийг 1 төгрөг болгосон. Үнэгүй өгсөн хүнцэнтэй. Урд нь бол одоо аймаг сумын иргэдийн хурал өөрсдөө тогтоодог 5,000-аас 20,000 төгрөг гэдэг одоо үндсэндээ зам барьж байгаа компаниуд хүндрэлтэй байдаг байсан бол энэ Монгол улсад хэрэгтэй Монгол улсын хөгжил дэвшил Монгол улсын наслагдсан аймагуудад ажиллаж амьдарч гард иргэдийн амьдрал хэрэгтэй учраас энэ замуудыг хурдан бариулахын тулд энэ замын одоо карьерийн төлбөрийг одоо газар шоронд 1 метрийн төлбөр 1 төгрөг болгосон байгаа. Тэгэхээр энэ дагуу одоо үн төлбөргүй шахуу ашиглах ёстой. Мэдээж одоо хэрзэг түгээмэл тассан ашиглалтууд ашиглав. Тэрийг бас бүртгүүлэхийн тулд 1 төгрөг. Тэгэхээр энэ хүрээндээ асуудал шийдэгдэн тийм та хүмүүс санаа зовхгүй байж болно. Энэ удаас маш ойрын хугацаанд та барилгын ажил эхлэхээс ч юм зам барилгын ажил эхлэхээс өмнө шийдвэрүүдийг гаргуулнаа, санхүүжилтийг олгуулах тал дээр анхаарна гэдгийг хэлье.